Elsa AI Англиас сурах хамгийн дардан зам. Elsa AI нь хиймэл оюун суурилсан маш өргөн цар хүрээ бүхий англи хэл сурч эзэмшихэд шаардлагатай бүхий л талын чадварыг хамгийн богино хугацаанд үр дүнтэй эзэмшүүлж чаддаг хувийн багш юм. Дэлхийг өөрчилж буй топ 4 AI бүтээгдэхүүний нэг. Дэлхийн томоохон компаниудын талархлыг хүлээсэн тус платформыг хэрхэн ашиглах зааврыг хамтдаа харцгаая. Elsa application суралцагч таны англи хэл сурах бүх талын чадварыг жигд хөгжүүлэх, сургалтын хөтөлбөр, дадлага, дасгал ажил, дүн шинжилгээ гэх дараах агуулгуудыг багтаасан бөгөөд эдгээр нь үндсэн 4 хэсэгт байрлуулагдсан юм. Эхний танилцуулах зэс бол сургалтын хөтөлбөр. Суралцагчийн сургалтын хөтөлбөр дараах чиглэлүүдэд үндэслэгдсэн байх болно. Тухайлбал үгсийн сан, дүрм, дуудлага, харилцан ярианы чадвар, үгийн өргөлт буюу сонсгол, төгдрөхгүй байдал гэх зэргийг сайжруулахад чиглэсэн бөгөөд таны ажил мэргэжлийн онцлогт тулгуурлан боловсруулагдсан энэхүү аппликейшны хамгийн том давуу тал оршиж байгаа юм. Өөрөөр хэлбэл зөвхөн таны мэргэжил болон сонирхол тааруулсан хөтөлбөрүүд ашиглагдах юм. Зөвхөн хөтөлбөр боловсруулагдаад зогсохгүй. Таны дасгал ажил, дадлаг хичээл болгонд Elsa мэргэжлийн зөвлөгөөг мэдэгдэл болгон өгөх юм. Тухайлбал үгийн дуудлага, давтан хэлэх үед юун дээр анхаарах, хэрхэн сайжрах, аль хэсэгт өргөлт авах, авиа зүү гэх мэт дэлгэрэнгүй зөвлөгөөг өгөх юм. Сургалтын хөтөлбөрийг хиймэл оюун суралцагчид зориулан зохиож өгөхөөс гадна байгууллагт нь эсвэл суралцагч өөрөө өөрийнхөө төвшин тохируулан тааруулах боломжтой юм. Суралцагч сургалтын хөтөлбөрөөр байгууллагаас бэлтгэсэн эсвэл өөрийн тохируулсан гэд аль алийг нь хослуулан ашиглах боломжтой юм. Мөн яг үүнчлэн дадлагын модуль буюу дадлах ажлыг суралцагч өөрөө болон админы тохируулан бэлтгэснийг хүлээн аван ашиглах боломжтой юм. Role play буюу дүр дорон харилцан ярих. Англи хэлний яриаг сайжруулахад хамгийн чухал хүчин зүйл болох харилцан ярианы дадлага нь энэхүү платформын чухал нэг хэсэг юм. Хиймэл оюунтай харилцан ярих боловч зүгээр нэг харилцан яриа бус. Ямар нэгэн дүрд орж тухайн нөхцөл байдалд яриа өрнүүлэх дадлага юм. Суралцагч нь үндсэн 3 замаар сонгон ашиглах боломжтой. Эхнийх нь мэдээч цаанаасаа бэлдсэн дүр нөхцөлийн сэдвийг сонгож ашиглах. Жишээлбэл анхны ажлын ярьслага гэх сэдвийг сонгоод тухайн дүр нөхцөлд жүжиглэн харилцан ярилцах юм. Дараагийн зам нь surprise me this буюу аппликейшн тань зориулж ямар нэгэн дүрийг, нөхцөлийг санамсаргүй байдлаар бэлдсэн байх бөгөөд суралцагч сэдвийг нь мэдлгүй тухайн дүр нөхцөлд харилцан ярина. Сүүлийн зам нь суралцагч өөрөө дүр болон нөхцөл байдлыг зохиогоод тухайн зохиосон дүр нөхцөл байдалтай харилцан яриа өрнүүлнэ. Энэ нь тун хөгжилтэй байх бөгөөд хиймэл оюун ухаанд мэдэхгүй сэдв, ярилцаж чадахгүй салбар гэж байхгүй юм. Харилцан ярианы дундуур мэдэхгүй үг өгүүлбэрээ тайлбарыг нь харах боломжтой байдаг. Ингээд харилцан яриа бүрийн төгсгөлд наривчилсан дүн шинжилгээг суралцагчид боловсруулж өгнө. Энэ тухайн хүн маш хэрэгтэй зөвлөгөө болж өгөх бөгөөд үгийн сонголт, дуудлага, төгдрөхгүй ярих байдал, үг болон өгүүлбэрийн өргөлт, авиа зүү, дүрм гэх чадварууд дээр нь анхааруул зохих санамж мөн хэрхэн сайжрах зөвлөгөөг боловсруулж өгдөг. Дараагийн танилцуулах зэс бол курс зэс юм. Энэ нь англи хэлний албан ёсны шалгалтууд болох IELTS, ACON, TOEFL, Америк иргэншлийн англи хэлний шалгалт, бизнесийн англи хэлний шалгалт гэх мэт эдгээр шалгалтуудад тохирсон дасгал ажлууд дээр ажиллах боломжтой юм. Дараагийн зэс бол topic. Энэ нь таны сонсгол болон дуудлага тал дээр илүү сайжруулах зорилготой дасгал ажлууд юм. Үгийн дуудлага, өргөлт болон дөстөө хэлэгдэх үгсийг ялгах чадвар гэх мэт өдөр бүр хөгжилтэй байдлаар дахин давтагдчихгүйгээр ажиллах боломжтой юм.
Дараагийн зэс бол дуудлага засах чадвар. Энэхүү зэс нь хэзүү хэлэгдэх үгсийг дуурайж хэлэх замаар дуудлага засах дасгалууд багтсан байна. Дараагийн зэс бол өдөр тутмын дасгал ажил. Дээрх дадлах дасгалуудыг нэг бүрчлэн багтаасан багц хэлбэрийн өдөр өдөртөө биелүүлэх даалгавар юм. Өдөр тутмын даалгаврын биелэл нь оноогоор дүгнэгдэх бөгөөд бусад суралцагчдаас оноогоор эрэмлэгдэхэд туслах юм. Энэ нь сайн түвшний хүн их оноотой гих бус өөрийнхөө түвшинд хэн нь хэр сайн суралцаж байгаагаар оноог цуглуулах юм. Дараагийн танилцуулах зэс бол study set. Энэ нь хэн нэгний бэлтгэсэн үг болон өгүүлбэрүүдийг багц болгон зөв дуудах дасгал ажил юм. Мөн түүнчлэн суралцагч өөрийн хүссэн үг болон өгүүлбэрээ багц болгон зохиогоод түүнийг хэрхэн зөв дуудагдах дасгал ажил болгох боломжтой. Жишээлбэл өөрийн ажил мэргэжилд өргөн хэрэгдэгддэг мэргэжлийн үгсийг багцлаад хадгалах боломжтой. Мөн үүнийг нь дэлхийн нийтэд байгаа бусад суралцагчид бас тухайн багцыг ашиглан ажиллах боломжтой гэсэн үг юм. Мөн энэхүү аппликейшн толь бичиг багтсан байгаа. Elsa аппликейшн англи хэлний үг өгүүлбэрийн тайлбар толь байх бөгөөд шууд рекорд хийх зэрэгээр оруулах боломжтой. Мөн Elsa аппликейшны нэгэн чухал хэрэглэгдэхүүн бол speech analyzer юм. Энэ нь суралцагч өөрийн бэлдсэн илтгэл speech аудио рекорд хийгээд өөрийн Elsa аккаунтаараа дээрх линкээр Elsa-гийн сайт руу орон компьютер ашиглан оруулах юм. Ингэснээр Elsa танд илтгэх ярих чадварт юун дээр анхаарах ёстой бүх зөвлөгөөг боловсруулж гаргаж өгнө. Хамгийн сүүлд Elsa аппликейшн суралцагч өөрийн суралцах явцын үнэлгээнд дүн шинжилгээ хийх боломжтой бөгөөд цуглуулсан оноотой нь таны хамтран суралцагч баг болон байгууллага дотор эрэмлэн тодорхойлогдох боломжтой. Мөн та Elsa сайтээс өөрийн аккаунтаар нэвтрэн илүү наривчилсан дүн шинжилгээг харах боломжтой. Elsa-г ашиглан англи хэлийг дардан замаар сурах аялалд тань амжилт хүсье. Баярлалаа.